Бүгдд нь энэ өдрийн мэнд. Аимшиг триллер төрлийн ээлжид кино тайлбарт тавтай морилно. Өнөөдрийн кино бол The Sand. Шөнө дөлөөр далайн эрэг дээр коллежийн маш олон оюутнууд шуугантай үдэшлэг хийж байдаг. Мич хүн бүрийг дараа нь асуудалд оруулж болзошгүй зураг, бичлэг хийлгэхгүй тулд уцаа цүнхэнд хийхийг сануулав. Гэнт Венс, Гилберт хоёр далаагаас осон наардамхай зүйлээр хийгдсэн маш том бөмбөг хэлбэртэй юм авчирлаа. Тэд түүнийг шатаахын тулд түүдгээ томруулахыг хүссэн ч хоорондоо муудалцаж хэрүүл маргаан дэгдснээс болж сатаарах ба. Өнөөх бөмбөг марталдаж, оюутнууд шөнийн тош үргэлжлүүлэн хөгжилт цөөлөв. Маргааш өглөө нь Келли аврагчийн цамхагт Митчийн хажууд сэрэх бөгөөд өнгөрсөн шөнийн явдлыг санаацгаан тэдний харилцаанд эвгүүцэл төрөв. Энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын компани хамтрах хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол сэтгэгд хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай суугийн Нандин гих урамшууллын кодыг оруулаад анхны урамшууллаа аваарай. Бусад дөрвөн найз нь машинд сэрцвэж байхад Маша ширээн дээр сэрээд тэр даруй бөөлжөв. Келли эргэн тойрноо хараад эсэн дээр олон тооны хаягдсан эд зүйлс байгааг анзаарсан ч хүн харагдахгүй байсан нь хачин санагдлаа. Мөн газарт нэг шувуу гацсан байсан бөгөөд тэр нь эс рүү шигдэж орохыг хараад Келли маш ихээр цочирдов. Машаг хөдөлж эхлэхэд Келли түүнийг хөдлөх хэрэггүй гэж хэлхийг оролцсон ч хэдийн оройтсон байв. Машагийн хөл гацсан байсан бөгөөд хичнээн хичээсэн ч хөлөө татаж гаргаж чадахгүй байлаа. Түүний гар эсэнд хүрэх үед гар нь бас л гацчихов. Эхлээд машин дах хэд түүнийг тоглож байна гэж бодсон ч түүний орилж хашгиран уйлж байгаа нь үнэхээр айсныг нь батлаж байв. Венс түүнд туслахыг хүсэж, бусд нь харин түүнийг зогсоохыг хүссэн боловч тэр үл тоов. Тэр машинаас үсрэн бууж хитгэн ашхаад л унаж бас л гацчихов. Венс өвцөндөө орилж эхлэхэд Мич, Жона хоёр туслахыг хүссэн ч охид тэдний зогсоов. Венс эс рүү живж эхлэхэд Жона машиныг асаах гэж оролцсон ч асангүй. Мич олстой хөвгөр шидсэн ч хангалттай ойрхон унсангүй. Энэ үед Венсийн нүүрний тал нь идэгдсэн байсан бөгөөд толгоогоо өргөх гэж оролдох үед маш нарийн уцтал зүйлс түүнийг буцаан доош татаж байв. Хэдхэн минутын дотор Венс болон Маша хоёр хоёулаа эсэнд шилдэн алга болов. Дараа нь үлдсэн хэд юу хийх талаар ярилцаж. Утаснууд нь тэшинд байгаа тул тэд 911 лүү залгаж чадахгүй, мөн машины аккумулятор суусан тул Жона машиныг асааж чадахгүй хിവэр байлаа. Келли гараа эсэнд хүргэлгүйгээр ойртуулахад үл мэдэгдэх уцтал зүйлс гарч ирэхийг хараад бүгд айж цочирдов. Яг тэр мөчөд Гилберт сэрв. Тэрээр үдэшлийн үеэрх тогсоомоос болж нүүрэн дээрээ эвгүй зураг зурулсан чигээрээ хогийн савнд гацсан байжээ. Тэр найзуудыгаа өөрийг нь тэнд үлдээсэн гэж харах бөгөөд бусдынхаа анхааруулан хашгирахыг үл тоон гарахыг оролдож эхлэв. Хоёр хүн өгсөн тухай хэлэхэд Гилберт хөдөлгөөнөө зогсов. Тэр тэнд удаан гацснаас болж биеийг хүссэн гэдгээ хэлэхэд Мич хэдэн цагийн дараа далайн төрлөг түүнийг тэдэн рүү түлхэн гэж сануулв. Тэгээд Келли Миччийг аврагчийн цамхаг руу чирээд оруулав. Жона тэднийг хардангуй харах үед чанда түүнийг одоо мартах хэрэгтэй гэж сануулв. Нууцлаг утаснууд машины дугуй руу хүрэхийг оролдож байх хооронд Келли Мич хоёр хүргүүрээс согтууруулах ундаа олж ууж эхлэв. Хэдэн цаг өнгөрсөн ч хинч гарч ирсэнгүй. Нар хурц болж машин доторх хүмүүс арчуураар өөрсдийгөө хашгирахыг оролдож байх бөгөөд Келли эцэст нь зориг гаргана Миччээс өнгөрсөн шөнө юу хийснээ асуухад Мич тэд зүгээр л яригдсан гэж хэлдэг. Мич аврагчийн цамхагаас нарны тос олж Келли түүнийг машин дах найзууд руугаа шидэж өгдөг. Тэд өнгөрсөн шөнийн явдлыг хэлэгцэж байхдаа үдэшлэгийн бусад хүмүүс эндээс явцгаагаагүй. Харин эсэнд идэгдсэнийг ухаарав. Гилбертээс бусд нь бүгд уйлалдах бөгөөд Гилберт халуун нар арсыг нь түлж байгаагаас болж сандарч эхэлдэг. Жона түүн рүү нарны тос шидэж өгсөн нь түүнийг түр хугацаанд тайвшрууллаа. Яг тэр мөчөд Келли өнөөх наалдамхай бөмбөг хатаж хоёр хэсэг болон хуваагдсныг гинт анзаарав. Рони үүнийг хагараад дотроос нь ямар нэгэн юм гарсан өндөг шиг харагдаж байгааг ойлгов. Энэ нь өнөөх зүйл бөмбөг биш, харин өндөг байсан бөгөөд дотроос нь ямар нэгэн мангас гарсан. Тэр эсэн дээр байгаа хүмүүсийг иддэг гэдгийг тэд ойлгодог. Өнгөрсөн шөнөр төрсөн тул Келли түүнийг хараахан тийм ч том болоогүй гэж таамаглав. Тэр хөргүүрээс хяан гаргаж ирээд эсэн дээр шидэхэд нарийн уцлаг тэмтрүүлүүд хямыг хэрхэн газар доогуур татан оруулж байгааг бүгд харцгаадаг. Мангасын хүрэх зайг шалгахын тулд тэд дахин хид хідэн хям шидсэн боловч тэмтрүүлүүд гарч ирсээр байлаа. Нэг шувуу хям идэхээр бууж ирсэн ч тэмтрүүлүүд түүнийг барьж аваад хормын дотор хөнөөж орхив. Тэд сүүлийн хямыг өөр зүгт шидэхэд мангас идсэнгүй. Иймээс тэр хэсэг аюулгүй бүс байлаа. Энэ нь тийм ч хол биш байсан ч тийшээ очиход аюултай байв. Тэд дахин маргалдаж эхлэхэд Рони хэдэн цагийн турш нэг ч машин хүн өнгөрөөгүйг сануулв. Бууж өгөхийг хүсээгүй Жона машины арын хэсгээс хоёр серфингийн хавтан шүүрч аваад эсэн дээр шидэв. Мангас хариу үйлдэл үзүүлээгүй тул тэр хавтан дээр аюулгүй үсрэн гарлаа.
Одоо тэр аюулгүйгээр урагшлахын тулд хавтангуудаа ээлжлэн тавьж явах боломжтой болов. Кейли түүнд хурууга элсэнд хит ойртуулахгүй байхыг сануулах үед Жона хөдөлгөөнөө зогсоож тэдэнд ярилцах зүйл байгааг мэдэгдэв. Тэр өнгөрсөн шөнө араар тавьсан хүмүүсийг ихчилж ихэсэн ч найзууд нь үнийг дараа ярилцах хэрэгтэй. Одоо гол нь зүхтах ёстой гэж үзэж байлаа. Жона цааш хөдсөөр сандал дээр очих үед серфингийн хавтан нь халтарч тэр бараг унах шахсан ч эцсийн мөчөд сандалнаас зуурч амжив. Бусд нь мангасын тэмтрүүлүүд хавтангуудыг буцаан чирж байгааг анзаараад Жоног буцаж ирэхийг дуудсан ч тэр өөрийгөө аварч чадна гэж зүтгэсээр байдаг. Гинт Жонагийн доороос тэмтрүүлүүд гарч ирэн гидсэнд нь хүрсэн тул тэрээр үсэрч ширээн дээр гарав. Тэмтрүүлүүд түүний арьсан дээр цус шүүрсэн шар хүлдээсэн бөгөөд Жонагийн толгой эргэж ихсэн тул тэр хөвтлээ. Түүний чихэнд найз нөхдийнхэн санаа зовсон хоолой биш, харин шуугах чимээл сонсогдож байв. Хэдэн секунд амарсны дараа Жона ухаан орж яг мянган далай мөгөөр хатгаж байгаа мэт өвдөж байна гэж тайлбарлав. Шархан тиймч гүн биш байсан тул Рони тэмтрүүлүүдийг хортой гэж дүгнэв. Санд дээр цүнх байсан тул Жона гүнзгий амьсгаа аваад өөрийгөө арай гэж хөдөхөв. Тэр дотроос нь идэх юм олсон ч санамсаргүй гадил унахчихсан бөгөөд тэр нь эс рүү шигтсэнгүй. Тэр гадлыг авч байхдаа тэмтрүүлүүдийг анзаарч гадлыг дахин доошлуулахад мангас зөвхөн элсэн дээр гарч ирэх бөгөөд түүдэг асаасан газарт гарч ирэхгүй байхыг анзаарав. Тэгээд тэр санд дээрээс үсрэн тэр цэл дээр буухад юу ч болсонгүй. Энэ нь мангас галд дургүй гэсэн түүний таамаглалыг батлав. Үүнийг тэмдэглэхээр Жона гадлыг идэж эхэлсэн ч түүний гидсэн дэх шахнаас идээбээр гарч эхлэхийг хараад маш ихээр айдас давтав. Кейли түүнийг зөөлөн боловч шийдэмдийн үгсээр тайвшруулж ширээн дээр буцаж гараад цүнхийг дахин шалгахыг хэлв. Тэр хідэн уух юм олоод найзууд руугаа шидэж эхэлсэн боловч сүүлчийн заазыг шидэх үед сандал цуурч тэр халтарч унав. Түүний шахнаас идээбээр гоожиж байснаа хагарч цус алдан тэрээр өвдөлтөндөө шанарч хашгирахад хүргэв. Жона хамаг хүчээ шавхан хөдсөөр ширээн дээр буцаж гарч чадлаа. Энэ үед серфингийн хавтангууд өөрөө хөдөж байсан нь мангас тэдний ашиглаж болох бүх хэрэгслийг холдуулж байгааг илтгэн. Дараа нь тэмтрүүлүүд машины доогуур гарч ирэн дугуйнуудтай нь алдаж хөдлөхийг оролдож эхлэв. Гилберт утаснуудын талаар асуухад Рони тээшний хэсэгт хүрэхийн тулд арын суудлуудыг татаж эхэлсэн ч тэд салсангүй. Тэр оронд нь гүүпер дээр зогсож онгойлгохоо шийдснээ хэлсэн ч машины төмөр хасан байсан тул тээшний хэсгийг альчуураар бүтээх хэрэгтэй болдог. Хөдөлгөөсөө өмнө Рони ээждээ зориулж тэмдэглэлийн дэвтэр дээрээ захидал бичснээ чандад хэлээд хэрэв өөрт нь муу зүйл тохиолдвол түүнийг дамжуулж өгөхийг гуйв. Аюулгүй байхийн үүднээс чандагийн гараас атхан Рони тээшний хэсэг дээгүүр мөлхөн биеэ доошлуулж гүүпер дээр зогсов. Энэ хооронд Кейли бусдыгаа шалгав. Жона ухаан алдсан. Гилберт халуунаас болж удахгүй ухаан алдах төгсөн байв. Дээр нь лаазны ирмэг түүний арьс руу шигдэж байлаа. Рони түлхүүрийг цоожинд хийж, тээшийг онгойлгож ихэлсэн ч таг нь доош гусчихв. Тэр дахин оролдох үед таг нь түүний хөлийг цохиж, улмаар тэр халтарч, тээшний дээр унан тагийг буцаан хаачихв. Кейли тээшний хэсэг хит өргөн тул хоошоо гэдгийг хэрэгтэй болно гэдгийг анзаарах ба, чанда Рони хоёр арчуурыг оос болгон ашиглахаар мушгисан ч Роник хоошоо гэдингээ тээшийг онгойлгоход урт нь хүрэлцэхгүй байв. Мич Кейли хоёр аврагчийн цамхагт аврагтэйгээ байгааг санан Рони руу дамжуулсан бөгөөд мангас дугуйг нь цоолох үед машин ганхаж байсан тул Рони хөдлөхөд их хэцүү болж байлаа. Маш болгоомжтойгоор Рони эцэст нь тээшийг онгойлгож чадав. Гэвч түүнийг утаснуудаа авч амжихаас өмнө далайн эрэг дээр өөр машин гарч ирэн маш чанга дууд дохиод угархан түүнийг цочов. Рони халтарч тээшний хаалга хаагдан түүний хуруунуудыг хавчив. Тэр өвдсөндөө оройч байхад бусд нь шинээр ирсэн хүний анхаарлыг татахын тулд хашгирч гараа даалан дарсаж эхлэв. Машин ширээний ойролцоо зогсож, дазайн эргийн эргүүлийн офицер Алекс цонхоо буулган дазайн эрэг хаагдсан болохыг тэдэнд хэлв. Найзууд юу болсныг тайлбарласан ч Алекс тэднийг хит их уусан гэж бодоод үгэнд нь огт итгэсэнгүй. Тэдний анхааруулгыг үл тоон тэр машинаасаа буусан ч юу ч болсонгүй. Алекс, Жона, Гилберт хоёрыг шалгахаар далайн эргээр ямар ч саадгүй алхав. Тэмтрүүлүүд түүний хөлийг барьж авах гэж оролцсон ч зузаан гутлыг нь нэгтэлж чадахгүй байгаа нь тодорхой болов. Тэр Гилбертийн биеийн хэмжээ болон нүүрэн дэх зургийг нь шоосныхоо дараа түүнийг татаж гаргах гэж оролцсон ч чадсангүй. Дараа нь Алекс Роныг шалгасан ч мөн л хурууг нь гаргаж чадсангүй. Тэр хүн бүрийг доромжилж, хууль бус зүйл хэрэгэлсэн гэж сэживсээр байсан тул Кейли түүнийг ямар ч тус болдоггүй хэмээн уурладаг. Алекс аврагчийн цанхаг руу очиж, Кейли, Мич хоёртой маргалдаж эхлэх бөгөөд тэр тэдний ярьж байгаа зүйлд итгэхгүй хിവэр байсан бөгөөд хэрэв бууж ирэхгүй бол хүч хэрвэлнэ гэж сүрдүүлв. Тэр хоёр буухаас татгалцсан тул Алекс нулимс асгаруулагч цацлагаа авахар гараа явуулахдаа санамсаргүй машиныхаа түлхүүрийг унагчихв. Тэр түлхүүрээ авахар доош тонгоомогц гар нь эсэнд наардан гацлаа. Кейли түүнд цацлагаа ашиглахыг хэлэхэд Алекс тэмтрүүлүүд рүү цацсанд тэдгээр нь газар доогуур орж түүнийг тавь.
Алекс гар нь хэдийн идэгцнийг хараад өвдсөндөө орилсон боловч мангас түүнийг доош татаж ихэсэн тул тэр ийсэн дээр унав. Рони цамхагийн налуу тарцан гашилан ойртож очиод нулимс асгаруулагчийг шүүрч авсан бөгөөд Алексийн тусламжгүй орилохыг үл тоон түүнийг эсэнд живж байхад тэнд нь орхив. Алексийн гутлыг анзаарсан Мич углаашаа өмсөж хөлөө ороож хамгаалахаар төлөвлөн чандагаас арчуурыг нь гуйв. Тэр эхний арчуурыг саадгүй барьж авсан боловч хоёр дахийг нь авах гэж сунгах үед хашлаг хугарч тэр эсэн дээр унав. Мангасын тэмдрүүлүүд тэр даруй түүн рүү сунаж биеийнх нь хүрэх боломжтой бүх хэсгээс зуурсан тул бусд нь Мич хэрхэн аажмаар цус ардам өөхөж биений эс рүү живж байгааг харахаас өөр аргагүй хүрдэг. Тэмдрүүлүүд бүр түүний цамцыг задарч нүд болон амнаас нь гарч ирж байлаа. Түүний цогцос алга босны дараа үхсэн газарт нь зөвхөн цусны толбол үлдэв. Дараа нь Келли мангас хуурхай хашлагыг хөдөлгөж байгааг анзаараад чандаг түүнийг шүүрч ав гэж хэлв. Келли хашлагнаас дахин хугалж аваад арчуурын хамт чандаа руу шийдэхэ. Тэгээд тэр эвсдэрх гарахаа шийдэн цамхагаас үсэрч аз болоход машин дээр амжилттай газардав. Гинт Келли найз залуутай нь явуулсныхын төлөө чандаг цохиж авсан бөгөөд охид одоо ингээд тооцоо дуусан гэж шийдэв. Жона хийсэн үйлдэл төлөө Келлигээс уучлалт гуйж тэд бие биедээ хайртай гэж хийцгээх бөгөөд Гилберт найзуудтайгаа илүүдээр харилцахын тулд хогийн савн дотроо эргэж харахаар сүүлчийн хүчээ шавхсан ч хэмтрүүлүүд тусалж буй цус руу сунсаар байлаа. Келли чандаа хоёр Ронигийн биеийг татсаар гарыг нь арай гэж гаргаж аваад ачуураар бов. Дараа нь тэд хашлагын хихтэрхийнүүдийг эсэн дээр тавьж гүүр болгосон бөгөөд чандаа түүн дээгүүр алхах зураа өнгөрсөн шөнө Жонтай үнэндээ юу ч хийгээгүй гэдгээ тайлбарлав. Чандаа ширээн дээр аюулгүй очсны дараа Келлич бас найз залуу дээрээ очихоор гүүрээр катяв. Дараа нь Рони гарч ирсэн ч ачуурнаас цус тусаж байгааг хараад анхаарал нь сарничхав. Рони тэнцвэр алдан унах үед Келли тэдэнд хугацаа хожихын тулд нулимс асгаруулж цацаж эхлэв. Рони зүгээр юм шиг санагдаж, Келли гараас нь шүүрч авсан боловч мангасын тэмтрүүлүүд Ронигийн нөгөө гарт хүрч түүнийг доош татан живүүлдэг. Тэмтрүүлүүд Гилбертийн хогийн сав руу аажмаар дээшиж байгааг анзаарсангүй. Чандаа хөлөө ачуураар орох Мичийн төлөвлөгөөг туршиж үзэхээр шийдэв. Тэр чатгаараа хурдан гүйж Алексийн машины дээр гарч амжив. Гэнт Гилберт сав хөдөлж байгааг мэдрээд сандарсан ч энэ нь хэдхэн секунд л үргэлжлэв. Тэр бүх зүйл дууслаа гэж хийснийхээ яг дараахан амнаасаа цус түргэж, савн дотроос том тэмтрүүлүүд гарч ирэн түүний биеийг ороож ав. Тэд түүнийг тэр даруй доош татан оруулж зөвхөн цусны мөрөл үлдээв. Дараа нь мангас Алексийн машиныг сэгсэрснээс болж чандаа машины хамар дээр унан толгоогоо цохиж ухаан алдав. Хэдэн цаг өнгөрч шөнө болов. Чандаа эцэст нь сэрээд машины дээр хийлдэг зав байгааг олж мэдэв. Тэр ширээн дээр хүрэхийн тулд завийг эсэн дээр шидэж, одоо Келлид Жоныг машинд оруулахад туслах боломжтой болов. Яг тэр мөчөд газар чичирч ихэлсэн бөгөөд Келли зав руу буцаад унчихв. Тэр машин руу буцах гэж байтал түүний урд гэрэлтсэн тэмтрүүл гарч ирэн дайрахыг оролцсон ч тэр бусдаж амжсан тул тэмтрүүл машины хаалгыг хаагаад алга болов. Тэгээд Келли машины орой дээр гарч бензинтэй сав шүүрч авсан боловч тэмтрүүл дахин гарч ирэн савыг хагалж өөр дээрээ бензин асгачлаа. Келли хоёр дахь савыг авч эсэн дээр асгаад халааснасаа чүдэнц гаргаж ирэв. Тэмтрүүл түүн рүү дахин дайрахыг оролдох үед Келли чүдэнзээ зураад түүн рүү шидэхэд тэмтрүүл тэр чигтээ галдахтав. Мангас өвдсөндөө татуун нь чарлах хооронд чандаа хаалгаа онгойлгож Келлиг машинд оруулж амжлаа. Мангас хаалгыг онгойлгох гэж оролцсон ч охид хаалгаа татаж хаарттай чигээр нь барьж байв. Тэр дахин машиныг онгойлгохоор илүү томорсон тэмтрүүлүүдээрээ цохиж үтсэн ч үр дүнд хүрээгүй тул алга болдог. Охид хэсэг амс хийж амьсгаагаа дарсны дараа Жоныг үхснийг ухаарч тисэлгүй уйлалдцгаав. Маргааш өглөө нэг серфингчин машиныг олж цонхыг нь тогшин охтыг сэрэв. Тэд гарч ирээд эсэн дээр ямар ч асуудалгүй алхаж байсан нь мангас алга болсныг илтгэж байлаа. Келли чандаа хоёр гэрзүүгээ явж эхлэх үед өнөөх амтан шинэ хохирогчдтой шинэ эрэг олохоор далайд сэлж байгаагаар кино төгсдөг. Сувгийг мань дэмжиж subscribe хийхээ мартуузай.